Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Өнөөдрийн хичээлээр хагас задралын үе ба химийн кинетик гэсэн хичээл үзье. За тэг үеийн би уруулбал концентрац хугацаанаас хамаарсан график нь бол ийм уруу шугамн хамааралтай байдаг гэдгийг бол хичээл дээр үзсэн тийм ээ хүүхдүүдээ. За энэ бодисын концентрац бол 0.2 мол байна. Үүний задрахад бол ийм хугацаа зарцуулагдаж байна. Энэ бол нэгдүгээр хагас задрал нь. За энэ бол ингээд нэг тал нь. За үүний талан задрал дээр бол энэ хоёрдугаар хагас задрал явагдаж байна. За энэний талан дахиад задрах юм бол энэ хоёрын хооронд л байна гэсэн үг тийм үү? Энэний хооронд. Ингээд цаашаа үргэлжлээд явагдана. За энэ шулууны график бол Y тэнцүү B-гээс асах нь AX гэсэн график гарч байна. За B гэдэг нь бол за энийг юуныхаа T-гэрэмбийнхаа тэгшдэглэлтэй ингээд харьцуулаад харах юм бол энэ бол уруу шугам хамааралтай график байгаа. За энэ огтлж байгаа цэг бол A0. A0 буюу анхны концентрац юм аа. За энэ үнцгийн тангас альфа бол хурдны тогтмол юм. Энэ бол тангас альфатайгаа тэнцүү байна. За эндээс хараад бол энэ графикаас ингэж хараад бол хурдны тогтмолыг олж болно. За мөн хагасан задарсан гэхлээр А бодисын концентрац гэдэг бол анхны концентрацаа 2 хуваасан хэмжээ юм аа. За тэгвэл энэ А-гийнхаа оронд бид нар энийг орлуулад бичье. Тэгвэл ийм хэлбэртэй болно. Ийм хэлбэртэй болно. За эндээс бид нар концентрацуудаа нэг талд нь гаргачих юм бол ийм болно. Хурдны тогтмолыг үржих нь хагас задралын үе. За хугацааныхаа оронд хагас задралынхаа үеийг оруулаад ирчихэж байгаа. Хагасан задарсан учраас энэ хугацааныхаа оронд бол хагас задралын үе оруулаад ирчихнэ. За ингээд болоод эндээсээ хагас задралын үеэ олох юм бол ийм гарч байгаа. За энэ дээр бол математик үйллийн энд багш нь бичигдэх юм бол энд гүйцээг хурцдахын өгөөд тэгээд энийг энэ К буюу хурдны тогтмолтой хуваацж байгаа шүү дээ тийм үү. Тэгэхээр 2А0-оос 2А0-оос хасах нь А0 болно тийм үү. За хуваах нь 2 гэсэн юм учирч байгаа. Тэгэхээр 2-оос А0-ыг хасгалаар 1А0-ыг хасаар А0 гараад ирж байгаа. За тэгээд энийг болохдоо иш нь хуваагаад өгч чинь гэсэн үг тийм ээ. Хуваагаад өгчгөр энэ гарч байгаа маа. За тэгэхээр хагас задралын T-гэрэмби уруулын хувьд бол хагас задралын үе нь бол анхны концентрацаа 2К буюу хурдны тогтмолыг 2-оор хувааж өгдөг байх нэ. За эндээс ямар дүгнэлт гаргаж болох вэ гэхээр T-гэрэмби уруулын хувьд бол уруулын хурд нь анхны концентрацаас хамаардаггүй байх нэ. Уруулын хурд нь бол анхны концентрацаас хамаардаггүй тийм ээ. За энэ надад юу гэсэн үг вэ гэхээр B тэнцүү К гэсэн илэрхийлэлээр явдаг учраас энэ бол анхны концентрацаас хамаарахгүй маа. За тэгвэл T-гэрэмби уруулын хагас задралын үе нь бол концентрац буурах тусам буурдаг. Хагас задралын үеийн хугацаа нь ингээд өөрчлөгдөд байна тийм үү? Хагас задрал концентрац буурах тусам хагас задралын үе нь буурдаг баг. Нэгдүгээр уруулын хувьд бол график бол экспоненциал хэлбэртэй байдаг гэдгийг бол бүгдээрээ мэдж байгаа. За тэгвэл нэгдүгээр ирэмби уруулын хурдны тэгшдэглэлийг бичих юм бол ийм хэлбэртэй бичигддэг. За энэ яаж гарч ирсэн бэ гэхээр нөгөө хурд бол юу юм? Нэгдүгээр ирэмби хурд бол
А, Б-ийн концентрацийн өөрчлөлтийг хугацааны өөрчлөлтөнд харьцуулна. Нөгөө талаас нь бол хурдны хуулиараа бичигдэх юм бол 1-р иргэн бий уруул К гүрчих нь А байна. За одоо тэгэхээр энэ хурд энэ хоёр тэнцүү учраас энийг тэнцүүлээд энэ хоёрыг тэнцүүлсэн. Тэгээд энэ илэрхийлэл нь интеграл авч идэрээ явж хагаад эцсийн байдлаар бол ийм болж ирж байгаа энэ хурдны тэгштэл нь. За тэгэхээр энэ хурдны энийг үүнийг цааш нь хувиргаад үзье. А гэдэг бол хагасан задарсан гэхлээр А бол анхны концентрацийнхаа 2/1 юм аа. За одоо ингээд энийг орлуулад Т-ийнхээ оронд бол хагас зэтрлийн үеэ орлуулад А-гийнхаа оронд бол талыг ингэж орлуулад явхад бол энэ илэрхийлэл ийм хэлбэртэй болно. За одоо А-тай талуудын ийш нэг тал руугаа оруулчихлаар хураагдаад энэ хоёр маань хураагдчихж байна тийм үү? Хураагдаад ийм хэлбэртэй болж байна. За эндээсээ энэ Е тооны зэрэгэ шугамчлахын тулд бол хоёр талаас нь натурал логарифм авчиж байгаа. Натурал логарифм авчихлаар бол ийм хэлбэртэй болно. За эндээсээ хагас задарлын үеийг тооцох юм бол ийм болно. За эндээс ямар натурал логарифм хоёроос натурал логарифм авахар бол ойролцоогоор 1693 гардаг байх. Ингээд ийм тогтмолтой. Тэгээд баахан хурдны тогтмол байх нэ. За тэгэхээр эндээс ямар дүгнэлт гарч байгаа нэхээр 1-р иргэн бий урлын хувьд бол хагас задарлын үе нь зөвхөн хурдны тогтмолоос хамаардаг байх нь. Хагас задарлын үе нь болохоор анхны концентрацаас хамаарахгүй бөгөөд задарлын үе бүрд ижилхэн байна. За түрүүн Т иргэн бий урлын хувьд бол ингээд буураад байсан шүү дээ. Концентрац буурдсан. Хагас задарлын үе нь буураад байсан. За тэгвэл энэ дээр болохоор 1-р иргэн бий урлын үед бол хагас задарлын үе нь бол ерөөсө задрал бүрд ижилхэн байдаг байх нэ. За 2-р иргэн бий урвал. 2-р иргэн бий урвалын график бол гипер бол хэлбэртэй байдаг. За хурдны тэгштэглийг нь гаргаж ирэх юм бол. За хурдны тэгштэглийг яаж гаргаж ирснийг бол та бүхэн мэдж байгаа бах тийм үү? 1-р иргэн бий урвал дээр би та нарт тайлбарлаж өгсөн тийм үү? А-Б-ийн концентрацийг баахан хугацааны өөрчлөлт байх хэвээр. Нөгөө талаас хурд гэдэг бол юу юм? 2-р иргэн бий урвалын хувьд болохоор К гүрчих нь А-гийн квадрат гэж үзье. Энэ хоёрыг хооронд нь тэнцвүүлээд илэрхийллийн баруунгаар талыг хооронд нь тэнцвүүлээд за интеграл аваад ингээд явсны эцэст бол хурдны хууль нь ийм гардаг байх нэ. За эндээс одоо бид нар хагас задарлын үеийг оруулж ирэх гэж байгаа учраас А-Б-ийн концентрац гэдэг бол анхныхаа концентрацийг хоёр тугаасантай тэнцүү байна гэж үзээд. За одоо концентрацийнхаа оронд болохоор хагасан задарсан гэж оруулж ирээд Т-ийнхээ оронд хагас задарлын үеийг оруулаад ирэх юм бол хурдны илэрхийлэл маань ийм дэлбэртэй болно. За эндээсээ цөмөрөө хагас задарлын үеэ олохын тулд илэрхийлэлээ цааш нь хэлбэрчлээд ингээд явъя. За концентрацуудаа нэг талдаа гаргадаг тийм ээ. Концентрацаа нэг талдаа гаргалаа. Ингээд хагас задарлын үеийг олоход бол нэгийг хуваах нь К буюу хурдны тогтмолыг үржих нь анхны концентрац байна. Эндээс ямар дүгнэлтийг хийж болох вэ гэхээр 2-р иргэн бий урвалын хувьд бол хагас задарлын үе нь анхны концентрац болон хурдны тогтмолоос хамаарч байна. Тэг болон 1-р иргэн бий урвалаас ялгаатай нь болохоор их бацийн концентрац буурахад хагас задарлын үе нь өсөд байна. Энэ өсөд байна тийм ээ. Энэ хоёрын хооронд байсан байна шүү дээ. Нэг хагас задарлын үе. Тэгэхэд энэ хагас задарлын үеуд нь бол задрал болгон концентрац буурахад бол хагас задарлын үе нэмэгддэг байх нэ. За одоо нэг жишээ бодъё. А-гаас Б үүсэж байгаа ийм урвал байна. Энэ урвал нь бол 1-р иргэн бий урвал юм аа.
За хагас задрлын үе нь 10 хоног байна гэж байна. Түүний хурдны тогтмолыг нь тодорхойлно. Энэ урвалын 50%, 60% задрахад ямар хугацаа зарцуулах вэ гэсэн бодлого байна. За 1-р ирэмбийн хагас задрлын үеийг олдог томьёо бол энэ байдаг тийм ээ. Эндээсээ хурдны тогтмолоо олно. Хурдны тогтмолоо олохлоор бол ийм болно. За ингээд орлуулж тавиад бодоход 10 хоногоо орлуулаад тавьчих шүү дээ тийм үү. Энд чи хэд гарчлаа? 0,693 байсан тийм үү. За эндээс 10 хоногоо өдрөө ингээд хуваагаад төглөөр К нь бол ийм болж байна. За тэгвэл 50% задрахад хэдэн өдөр зарцуулах вэ гэсэн. Мэдээж хагас задрал 50% гэдэг чинь хагас нь задарч байгаа. Хагас нь задрах үе нь бол 10 хоног гэдэг нь бол бид нар мэдж байгаа учраас энэ бол 50% задрахад 10 хоног зарцуулдаг. За тэгвэл одоо 60% зарцуулахад хэдэн хоног зарцуулах вэ гэдгийг олъё. За 60% задарна гэдэг бол 40% нь үлднэ гэсэн үг. За тэгэхээр энэ харьцааг нь олъё. Одоо байгаа хугацаа хэмжээгээ задарсан хэмжээ байгаагаа анхны концентрацтай харьцуулахад бол 0.4 юм аа. Энэ ч одоо яаж гарч иж байна гэхээр 40% нь үлдсэн. Одоо байгаа хувь чинь 40% гэсэн үг шүү дээ. Анхны концентрац нь 100 гэд үзэх юм бол 100% гэд үзэх юм бол энэ хоёрыг харьцуулахаар 0.4 гэсэн ийм харьцаа гарч ирж байна. За 1-р ирэмбийн урвалыг 1-р ирэмбийн урвалын энэ тэгштгэл нь бол шугамчлаад гаргахаар бол ийм тэгштгэл гарч ирнэ. За эндээ бидний S хоёуг нь олох юм бол хугацааг нь олохлоор натурал логарифмаас энэ харьцааны хасах када хуваагаад өгчин тийм үү? Энэ бол оруулаад хуваагаад өгчин. За тэгээд тоонуудаа орлуулаад тавих юм бол энэ харьцаа бол 0.4 гарсан. За ингээ хуваагаад өгөх юм бол 13.2 өдөр зарцуулах 60% задрахад бол 13.2 өдөр зарцуулах. За энэ мэтчлэн ингэж боддог байгаа. Хагас задралын үеийг олж олно. Хэдэн хувийн задрахад хэдэн өдөр зарцуулах вэ гэсэн хугацаануудыг олоход бол энэ маягаар бодно. За баяртай хүүхдүүдээ.